Дууны өв сангийн судалгаа за эргэцээд дууны жишээгээр гээд соёлын их сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн багш докторант уртын дуучин Бат Тогтго багшаа авч байна. За ингээд хамжилгасъя. За сайн байна уу? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд миний одоо судалгаа бол Сүхбаатарын аймгийн Бусдын дууны өв сангийн судалгаа байгаа. За тэгээд бид бүгд бол 20 дугаар зууны суулж 21 дугаар зууны ихэнх үеийн одоо дэлхийн хөгжлийн нэг даяаршил одоо автагдаж одоо Монгол орны дэлхийн даяаршил үйл явцад одоо гүнзгий нэвтэрч одоо энэ манай ардын уртын дуу маань одоо өөхөл соёл, хэв ёс, уламжлал соёл уртын дуугаа хамгаалах нь бид бүхний нэг тэргуунд авч үзэх асуудлын нэг болоод байгаа. Тиймээс дайрган үзэмжин уртын дууны өв соёлын судалгаа, Сүхбаатар аймгийн Төв Угсаа гаруулын судалгаа, дайрган 1911 онд харьяалагдсан тусгай сөрөгчийн хөшүүрийн үүсэл гаргалын тухай, мөн уртын дунд ижил нэртэй баруун Монгол уртын дууны ижил төстэй шинж чанар хувилбарын талаар судалгаа хийхээр зорьсон байгаа. За судалгааны зорилго маань дайрган үзэмжин уртын дууны өв сангийн судалгааг тодруулахад оршин мөн Монгол ардын уртын дуу судлалын хөгжлийн өнөөгийн чиг хандлага эрдэм судлаачдын анхаарлыг хандуулж цаашдын хэдийн төлөв судалгаа шинжилгээний арга замыг тодорхойлоход оршин гэсэн зорилготой сэдвийн хувьд уялдаатай гэж үзлээ. За итгэлээ тавихын өмнө бас та бүхэндээ сонирхолтой байх уу гэдэг үднэс дайрган дуунд маш олон дуунд гардаг энэ дайрган нутгийн тухай, ганг нуурны тухай одоо ингээд байдаг. Тэдгээр түүхээс жоохон бас танилцуулъя гэж бодлоо. За дайрган нэртэй уул, ганг нэртэй нуур байдаг ба энэ хоёрын нэрийн нийлбэр дайрган болсон гэж нутгийн наснангууд хуучилдаг. Судлаач түүнийг зөвшөөрдөг боловч дайр гэдэг уул, ганг гэдэг нуурын нэр ямар учиртай гэдгийг хэрхэн үүссэнийг тэр тухай бас зарим нэгэн домгийг бол байдаг байна. За энэ домогт бол нэгдүгээр дайр овооны тахлын наадам тэр нутгийн дайр хүү, ганг хүү гэдэг хүч тэнцүү хоёр сайн бүх үзүүр төрөө булаацалдан гайхамшигтай баригдсны учир нэгийн нэрийг овоонд нөгөөгийг нэрийг зүүн урд орших нууранд өгч хоёр нэрийг хамтдах нь дайр ганг гэх болсон гэдэг. За дараагийн одоо бас нэг юу байна? Дайр уул, ганг нуур гэдэг нэрийг Арга Монголын шарын шашны тэргүүн өндөр гэгийн зан газар өгсөн гэж дайргангийн зарим хүмүүс ярьдаг байжээ. Эрхэм сурвалжтай одоо дайр гэдэг хүү зориулна ноён хатагтай ураг барьснаас уул нуурын ганг гэж нэрийдснээс үүссэн гэж за энэ тал хэсгийн дээр байгаа. За тэгээд дараачихаа эрдүрт цагт энтгэг орн намын мөрхөөж ороод одоо нутагтаа ирээд ирсэн нэг бадарчин энтхийн сан мөрний ашааныг бомбон тгээж зарж авчираад түүнийг молцог эсний хормод болцсон юм гинэ. Тэгээ хожим түүнийг будаг оргиж ганг нуур үүссэн гэдэг. За хятад судлаач Жижаан Мөөгч 19-р зууны эхэнд хасч төрөвсөн Монголын хошуу нутгийг тэмдэглээд Минью Мюзик Монголын хошуу нутгийг тэмдэглээд гэдэг зохиолдоо дайрган бол нүүдчийн нэг гэж үздэг байсан бөгөөд Оросын судлаачгийн Казакевич бол дайр гэдэг уулал ганг гэдэг нуурын нэрсээс бүтсэн гэж нутгийн орсон суугч тайлбардаг гэж бичжээ. За Монгол жигдэмжээ цэвэр зохиолдоо бол үүнийг давтан өгүүлэхдээ дайр хэмээх уулын хууч нэр нь захын хар өндөр хэмээх бөгөөд энэ цагт галтуул байсны амсар нь сэтэрсэн байдал илэрхий гэж бичсэн байдаг байна. За эдгээр хүмүүсүүд одоо өөр өөрийн байр сууриас одоо энэ домог зүг одоо тайлбарлаж гаргасан байдаг. За дайрганы Төв Угсаатын зүйд холбогдох судалгааны тань. Судалгааны тань бол нийлээд цөөхөн аргийнхаа юу
За энэ цөөхөн судалгааны томнуудад байдаг за энэ судалгааны томд ингээд Нямбуугаан судалгаа байна, Жамсрангаа ингээд 3 юм бодис судалгаа байдаг юм байна. За ингээд би энэ бол чимцээгийн дараагийн үзэгчийн усны дуу богино дууны төвөөс жаахан шарга гэдэг энэ номноос энэ дуунуудыг үзээд халахт одоо байдаг болон баруун Монголд дуулагддаг ямар ижил төстэй дуу байна гэдгийг бол харж үзээд эргэцээр гэдэг энэ морь гэсэн дууг бол энэ дуунаас авч түүндээ бас авнаад гэж үзсэн байгаа. За тэгээд ер нь бол дараагийн усны дуу бол яг энэ жаахан шаргагийн төвөөс бол 12 орсон байт юм билээ. Дараа үзэмжийн уртын дуу бол мөн 12 дуу орсон байдаг. За дараагийн зөвхөн монголчуудын дунд 13 дугаар зууны сүүлийн хагас төгөөмөр дэлгэрсэн тоороод уртын дуу гэж бас энэ дууны домог түүхүүд бол нэлээдгүй байдаг учраас би энэ дөрөв бол домог түүхийг яриад явах уу гэж бодлоо. За ингээд эргэцээрт мөр дуунд хийсэн задлан шинжилэл. За эргэцээрт мөр дуунд 3 хөлбөр байна. Түүний хөлбөрүүдийг нот бичлэгээс гадна дуун бичлэгтэй бидэнд олсон юм аа. Тэгээд эргэцээрт мөр тэгээд энэ дуу бол ийм 3 хөлбөртэй байсан. Тэгээд 3 хүний дууснаар энд одоо хөлбөр болгон дээр одоо анализ хийсэн байгаа. За дуучин Чимцээв гараан дуулсан одоо Монгол нутгийн зөв хязгаарын одоо дуулсан одоо эргэцээрт мөр дуу төв хадах нутагт тархсан аялгау буюу баруун хязгаарын аялгаугаас өөр манертай буюу өөр хэв маягтай дуулсан бол өв тэгчээ бата ишгэн нарын дуулсан эргэцээрт мөр дууны үйлдвэрүүд бас ойролцоо байсан. Яагаад гэвэл энэ ишгэн бата энэ хоёр хүн бол дандаа баруун Монгол уртын дуу дуулдаг юм хүмүүс учраас энэ хоёрын дуулсан хөлбөр ерөнхийдөө бол хоорондоо төстэй байсан. Чимцээгийн дуусын хөлбөр бол арай өөр байсан. Яагаад гэвэл зөв Монгол аялгаугаар дуулагдсан. Тэгээд дууны хувьд бол бас онцлог одоо илэрлүүд одоо бас гарч байсан. За тэгээд энэ нөгөө сонсох одоо Чимцээгийн дууснаар одоо сонсох юм байгаа. Энийг тавьдаг уу? За та бүхэн бас энийг ингээд ялгаатай талаад үгүй хараад бас сонсох байхаа гэж бодож байна. Чимцээгийн дуусан хөлбөрийг аялгауны бүтцийн талаар одоо практик бүрт ингээд шинэ аялгаутай байгааг ажигласан. Монгол ардын уртын дууны аялгауны мөчлөгдөх бүтцийн хэсгүүдэд аялгау давтагдах нь маш ховор үзэгдэх болдог. Үгийн агуулгад дагаад аялгауны агуулга шинэ болдогтой холбоотой гэж бид зөвнөж байна. Харин энэ хөлбөрт дууны өмнөний 2 мөр дуулагдчихжээ. Өөрөөр хэлбэл энэ бол хагас төрлийн хэсэгтэй юм дуу байна. Тэгээд аялгауны цаал нь бол диапазон 1-р наймцын доогоос 2-р наймцын ми бимол хүртэл 1 наймц давсан 3 цэг байна. Гэхдээ энэ хөлбөрийн хамгийн доод гişиг 1-р наймцын доод гişиглэлээс бусад үед төгсгөл дүүрсэх боловч энэ нэг шиг хугацаа туршлага чимэглэлд илүү тод гიშгсэн тул дууны үндсэн хэсэг аялгаунд дах доод өргөл гიშгийн үүргийг ихэнд илэрхийлснээс өөр тохиолдолд ис харуулсан байна. Энэ царааны хувьд бол маш өргөн цаг уураатай хүрээтэй бол дуулагдсан байна. За дараагийн юу вэ? Энийг засаач уу. За ингээд эргэцээрт морь дууны ингээд хөлбөрүүдийг авч үзсэн. Хөлбөр бол яг энэ халах одоо Чимцээгийн дуусан хөлбөр байна. Б хөлбөр бол баруун Монгол одоо хөлбөр байгаа. За ингээд эргэцээрт морь нөхөө төмний ихний төрүүд эрхэмсэг бага хай төмний найрын төрүүд 10 хатан байвч аава таны гүйцээгүй 10 хатан байвч алан морийн гүйцээгүй. За энэ дараа Б хөлбөрийн хэсгээс төвлөрөх юм бол хазаарт зээртэй унгахад хатруулахын дохио ордог, хамаа улнаа харахад хамтлагын дохио ордог, харваас сумын гажуул хайрт аваа сандаг, ханчуул дохио илэрдэхэд халамтаж ээдээ сандаг, үзүүр хадны усыг үрээн зэр дээр шимүүлэн үеийн эцэг хэрмэн үрд надтай хайрлах гэдэг. За энэ хөлбөрийг одоо Чимцээгийн хөлбөрийг 1983 онд ардын язгуу урдын анхдугаар их наадмын болоход
Дорногов аймгийн өндөр насны Чилхаагаас харьсан шингэн авч сурсан бөгөөд 1984 онд морин хурц цог бадрахтаа дууснаа Монголын радиогийн алтан фондод хөмөрөгт одоо оруулж байжээ. За дараагийн хоёр хувилбарыг дараагийн хувилбарыг сонсуулъя. За энэ би сая санаа зам ярьсан байгаа. За эрэгтэй морин дууны одоо Батаван хувилбар сонсуулъя. Энэ бол баруун Монгол хувилбар байгаа. Батаван хувилбар дээр ер нь дандаа бүгдэн дээр ноотны нараачууд хийсэн байгаа. Батаван дуусмад мөн дөрөв хэсэгтэй Монгол ардын өртөө хөвчлэн дуучин чимэтрийн нарийн дуусан шиг дөрвөөс дээш хэсэгтэй таарддаг бол Батавын дуусан эрэгцээд морины хувилбар мөн л адилхан дөрөв хэсэгтэй юм байна. Энэ хагас төрлөгт бол дууны үгний хоёр мөр дуулагдсанаар дуучин чимэтрийн дуусан холбоотой адилхан бол хэлбэр мөн адилхан байж болох авчид ноод тэмдэглэлийн дуучны амьсгал тэмдэглээгүй боловч удаан баригдах гişгээс араас шүлгийн мөр болгоны эхлэл үг дуучин чимэтрийн дуусан хувилбараас арай өөр байна. Өөрөөр хэлбэл өгүүлбэрийн аялгүй адилхан байгаа эхний хувилбар шиг хэсэг бүр шинэ аялгуутай байгаагаас өөр юм аа. Ингэхдээ Монгол нутгийн баруун зүүн аймагуудын ялгаад аялгүйг хөгжүүлэх аргууд өөр байна гэдгийг эндээс харж болно. За дараагийн хэсгийг үзүүлье. За ингээд дараа өв тэгж ишгний дуусан хувилбарыг та бүхэндээ төлөөлье. Обсервing артын ястан ишгний дуусан баярлалаар сонсгоё. За ингээд энэ гурван хүний харуулбал бидэн дээр наанаад чигээд дуугын бүгдийг одоо ингээд харьцуулан судалгаа хийсэн байгаа. Та бүгд одоо дэлгэрэнгүй үзэх хүсэх юм бол эмэгтэй номноос харж болно. За ингээд зарим гуртын дууны зарим одоо онцлогоос одоо чимэцэйгаа, шанан чимэцэйгаа бол одоо ингэж хэлсэн байгаа. Зарим дуу бол уртаг агуулгын хувьд баялаг илэрхийлэх санаанд гүн өгөөд дуун тухайн ард түмний амьдрал тэмцэл хөдөлмөр чанар хүсэл эрмэлзлийг өргөн цар хүрээтэй тусгадаг тул дууг ишгэлэнтэй дүрслэх тод болгох амьд хэлбэр болгохыг өгөөж даргын дууны шүлгэн өрөндөө ихэвчлэн 3 өнгөтэй 4 шат шүлгээс бүтсэн байх ба агуулгын хувьд их орон байгалийн үзэсгэлэн хурдан морь аав ээж амар сэтгэл шог хошин түүхэн сэтгэвтэй гэх мэт олон төрөлтэй хэмээн үзье. За ингээд өөрөөр та бүхэндээ одоо миний итгэсэн итгэл дуусж байна. Тэгээд та бүхэндээ маш баярлалаа. За ингээд эргэцээ гэдэг сайхан дууг жимцээгөө болон бүр энэ баруун аймгийн Баялгийн хоёр дуучин байна. Нийт 3 дуучны хоёрыг харьцуулж судлаж одоо хөгжим судлалын үүднээс анализ хийсэн докторант докторд одоо бас амжилт хүсье маш их сонирхолтой байлаа. Уг нь бол тийм ээ одоо яг анализийн хэсгийг бид нар бас сайн яаж чадсангүй.